За би нэрээ энэ хятадаар урдуур явж ирснаас нэг сони яри гэж бодлоо л да. Яг нь явсан газрын сонин гэж бодлоо. Яагаад. Тэгээд янз бүрийн олон хүмүүстэй уулзсан. Тэгээд янзын юм ярилцсан. Тэгтээ нэг юм сэтгэлд хоногссон юу нь байсан нь болохоор насаараа багш хийсэн. Сургуулийн захиралж хийжсэн юм билээ. Тэгээд Мосоо Монгол бичиг заадаг. Тийм багш. Эхнэр нь бас багшийн одоо боловсролын салбарт ажиллаж байсан. Тэгээд ингээд яриа сууж хаад гэж байгаа. Тэр хоёр хүн бол аргагүй их ном уншсан хүмүүс байлээ л дээ. Зохиолуудыг том уран зохиолуудыг бол бүгдийг нь уншсан. Би ч яах вэ? Өөрийнхөө хэмжээнд ном уншдаг юм чи. Тэгээд ярьж исэн чинь яг тэр нөгөө аливаа номны утга санаа хамгийн гол хэсэг нь бол тэг хэдхэн өгүүлбэр дотроо ингээд нэг юм жоохон хэсэг байдгаа гэдгийг яриа байж исэн чинь харин тэ зарим зохиол бол бүр ганц үгнээс хамаардаг гэдэг тэр ихнэр нь тэгж хэлж байгаа юм. Тийм үү? Та жишээлбэл ямар зохиолыг хэлж ийнэ гэсэн чинь тэр юу хэлж байгаа. Одоо та бүхэд үзчихлээсэн л дээ сүм хүн гэ тэ. Баруун тэгээд аялсан тэмдэглэл гэ. Тэр хүн монгол хэл дээрээ ч уншсан, хятад хэл дээр ч уншсан гэж байгаа. Тэгээд хятад хэл дээр уншиж яах яг ингээд хятад хэл дээр нь уншиж яхад тэр нөгөө юу штэ хулганы энчтгэрд олзлогддог. Тэр хэсэгт одоо шуламж олзлогдоод хоног гар 2 хоног шахуулд юм шиг байна. Тэр хэсэг дээрээ үг хүн одоо залдиж гаргад юм байлээ л дээ тансан лам өөрөө. Тэгээд яг хятадаараа нянз гэж хэлдэг гэдэг байхгүй. Эхнэр хань гэсэн утгаар тэгж хэлдгээ. Тэгээд энийг бол ер нь ямар ч тохиолдолд те яг энэ утга тэр юуг харуулж байгаа маа зохиолыг те тансан лам бол яг тийм тэр нөгөө ном залхахтай бол тийм ариун цэвэр хүн байгаагүй гэсэн утгаар хэлж байгаа. За яг хоо би тэгээд тэрийг хэлчихэд би өөрөө уншаагүй учраас сая хэд хоног юу яалаа л да зүгээр шалгаад чеклээд DeepSeek-ээс асуусан чи DeepSeek номш болохоор одоо хятадыг муулна гэж байгаа юм те энэ талаар мэдээлэх боломжгүй би мэдэхгүй гэсэн юм лээ. Тэгээд ChatGPT, Google интерес ингээд тэр Google-ийн юугаар AI-уудаар нь асуугаад хятад хэл дээр нь олуулаад тэгээд яг тэр нянзы гэдэг ханзыг тансан лам энэ зохиолын явцтай хэд удаа хэлсэн яасан эсэг. Ганцхан нэргээсээ ганцхан удаа хэлсэн юм байлээ. 82-оос 83 дугаар бүлэгт шилжчихэд. Тэгээд бодохгүй юу? Ер нь аливаа юм нэрэл тийм те. Ганц 2 хоо юмнаас яг тэр утга агуулах бүх юм нь харагдаж байгаа. Тэгээд би ч гэсэн яг сүулт нь бодож байгаа юм л да. Хэдэн жилийн дараа миний хийж байгаа энэ бичлэг яриаг хэн нэгэн үзэхэд те маш олон ингээд сонь юм ярьсан байгаа ч гэсэн утга цөөхөн хэдхэн л хэрэгтэй яг гол нь байх бах гэсэн бодолтой байна. За тэгээ өнөөдрийн яриа бол зүгээр нэг юм энгийн хэрэгтэй хэрэггүй гэх юм уу авах нэг хэрэгтэй нэгэнтэй хэрэгтэй хэрэггүй нэгэнд нэг хэрэггүй тийм л юм ярьлаа.